ер нь бол ард түмний иргэдийн олон нийтийн одоо нүд чихий гэж хэлж болох. Тэгвэл олон нийт ямар мэдээлэл хүлээж авах уу, нийгэмд болж байгаа процессын талаар юуг ойлгох уу гэдэг тэр бол хамгийн чухал үр гүйцэтгэдэг хүмүүс бол сэтгүүлч нар байж байгаа тийм. Тэгэхээр маш олон чиглэлийн өөр мэрэгжлийн нарийн асуудлуудыг хөндөж бичдэг учраас энэ бол бас амаргүй ажил. Тэгээ ардчсан нийгэмд бол маш чухал үүрэгтэй ажил тийм. Тэгэхээр тэр үүднээсээ бол хэрвээ хуулийн чиглэлийн одоо мэдээллийг бэлтгэж байгаа, нийтлэл бичих байгаа бол та бүхэнд бас энэ бидний одоо орж байгаа хичээлүүд сургалт бас тустай болов гэж ойлгож байгаа. За миний сэдэв бол шүүгчийн ёс зүй гэдэг. Тэгэхээр ёс зүй гэж юу вэ? Та бүхэн юу гэж бодож байна? Ер нь бид нэр ингээд ёс зүй гэж их ярьдаг да тий. Ёс зүй зөрчилчлөө, ёс зүй зөрчил, сахилгын шимтгэл, ёс зүйн хэм хэмжээ гэл юу вэ? Тэгэхээр ер нь бол бид нар мэддэг зүйл тий. За болон болохгүй гэдгийг харуулж байна. Ер нь бол яг нь ёс зүй гэж юу вэ гэхээр маш олон талаас нь бид нэр ярьж болох боловч одоо бидний ярих гэж байгаа зүйл бол мэрэгжлийн ёс зүй. Мэрэгжлийн ёс зүй. Тэгэхээр аливаа мэрэгжил бол нийгэм тодорхой чиг үүрэгтэй байдаг. Тэр чиг үүргээ хамгийн сайн гүйцэтгэх шаардлагатай ухаалаг үндэслэл бүхий тэр стандарт шаардлагуудын цогцыг л мэрэгжлийн ёс зүй гэж хэлж байгаа. За миний ойлгож байгаа сэтгүүлчийн хувьд бол мэрэгжлийн ёс зүй юу байж болох вэ? Ёс зүй жишээ хин хэмжээ. За үнэн бодиттой тэнцвэртэй мэдээлэлээр хангах тийм. За бас мэдээллийг их сурвалжаа нууцлах хэлбэл та бүхнийг бол ард түмний нүд чих болж идэг ийм чухал ажил хийдэг учраас зарим хүмүүс итгээд нууц мэдээлэл өгж болно тийм. Тэгэхээр тэр мэдээллийг их сурвалжаа хэрэг ингээд задруулаад хамаагүй задруулаад ирэх юм хүмүүс сэтгүүлчнэрд итгэхэ байж тийм. Итгэхэ байгаад ирэхээр сэтгүүлчнэрт мэдээлэл өгөхөө болчихно. Мэдээлэл өгөхөө болохоор хүмүүс яг та бүхэн мэдээлэл цуглуулж чадахгүй, сайн юм бичих чадахгүй болох. Иймэрхүү ийм онцлог зүйлүүд байгаа гэж би ойлгож байна. Тэгвэл өнөөдөр бидний ярих гэж байгаа шүүгчдэр юу юм бэ гэж. Тэгэхээр шүүгчийн хамгийн гол чиг үүрэг бол юу вэ гэхээр тухайн нийгэмд гарсан одоо аливаа нэг маргааныг зөвхөн нотлох баримтад тулгуурлаж хуулийн дагуу үнэнч шударга төвийг сахиж хараад тусаад шийдвэрлэх хэрэгтэй. Ийм үүрэгтэй. Тэгэхээр би сая зөндөө олон ингээд нэр томьёонд хэрэгжлээ. Тэгэхээр энэ юу юм бэ гэхээр одоо шүүгчнэр ерөөсөө хүний амьдралын хамгийн чухал асуудлуудыг хувь заяа шийддэг хүмүүс. Жишээлх юм бол хүний амьдрал, эрх чөлөө, боломж, боловсрол, хувийн дотн харилцаа, нэр төр, өмч хөрөнгө, үр хүүхэд, ажил мэргэжил, зэрэг. Ерөөсөө хүний амьдралын хамгийн чухал юмнууд маргаан болоод одоо маргаантай асуудал багтаад тэрийг хүн алдахгүй гэсэн тохиолдолд шүүхэд ханддаг тийм. Хөв. За компани ч гэсэн өөрийнх нь тэр компани одоо гол өмч хөрөнгөч гэдэг юм уу, хувьцаач гэдэг юм уу хамгийн чухал зүйл нь эрсдэлд ороод тэрийг шүүхээс өмнө шийдэж чадахгүй болохоор л шүүх рүү очдог тийм. Тэгээд энийг бол шудрах үнэнчээр төвийг сахиж шийднэ гэж бол шүүхэд итгэж байгаа юм тийм. Маш олон ер нь ихэнх шүүгчнэр баг бүх шүүгчнүүд их ажилладаг. Тэгэхээр нэг одоо хүний амьдралын хамгийн чухал ийм зүйлүүдийг шийдэх эрх мэдлийг шүүгчнэр бол дангаараа хэрэгжүүлж байна. Тэр юмны хувь заяа яаж шийдэгдэх вэ? Тэр хүн шорон торигдохгүй юу? Ганц өрөө байраа алдахгүй юу? Гэдэг юм уу тийм. Эсвэл ажилтаа байх уугүй юу гэсэн ийм асуудлууд нь эцлэгдээ шүүхээр шийдвэрлэх. За тийм учраас шүүхэд бол асар өндөр ийм эрх мэдлийг өгөхийн хажуугаар маш өндөр хариуцлага орж байна. За тэр хариуцлагын нэг үгээр түрүүн хэлсэн яг энийг хууль ном журмын дагуу нотлох баримтад үндэслээд аль нэг тал засахгүйгээр шударгаар шийдвэрлэнэ гэж олон нийт бол тэр хүмүүсийг харж байгаа. Энэ хариуцлагын шүүгч давхар хүлээж авах хэрэгтэй. За тийм учраас шүүгчнэрт маш өндөр одоо мэргэжлийн ёс зүйн тийм стандарт шаардлага тавьдаг.
ердийн хүнд байхаас илүү одоо заримдаа төвөгтэй юм шиг яг ингээ бүгднгийн мөрдөн гэдэг бол бас хэцүү амаргүй тийм өндөр нарийн шаардлагуудыг одоо шүүгчнээс тавьж идэг. Тэгээд энэ бол өөрөө бас эмзэг асуудал. Тэгэхээр нэгэн цаг баг байгаа учраас би та бүхэнд нэг ганц хоёр жишээ хэлье те. За жишээ нь шүүгч бол бурхан биш те. Хүн алдаа гаргаж болно. Адилхан л хүн. Тэгэхээр зүгээр энэ хийсвэр жишээ шүү. Нэг шүүгч одоо яг нэг найзынтай очоод тэгээд нэг ганц хоёр пив уугаад тэгээ ахаад жоох уугаад тэгээ тодорхой хэмжээгээр согтууруулахундаа хэрэглэжээ. Тэгээ өөрийнхөө машиныг бариад авчлаа. За тэгээ явж исэн чинь замын цагтаа зогсоолоо. За тэгсэн чинь нөгөө шүүгч бол нөгөө замын цагт бол арх согтууруулах хүнд өмнөс тэгээд шалгуулаа гэдэг нь шүү дээ. Тэгэхээр нөгөө хүн чинь би тэр одоо шүүхийн шүүгч байна гэж хэлчихлээ тийм. За энэ дээр та бүхэн юу гэж бодож байна? Энэ шүүгч ямар нэг асуудал гаргасан уу? За ямар асуудал гаргасан? Тэр шүүгч гэдэг ихлэх шаардлагатай ажлын зүгээр л ирмэг гэсэн та. Шүүгчдэр ч өөрөндөө ингээ үйлчлэгчсэн дэвшилсэн хамгаалалтын явц. Бидний машин орон суугчдын эзлэг хараад байна. За тэгэхээр бүх хүн хууль ижилдэг шүүгч. За тэгэхээр ер нь Монгол улсад манай үндсэн хуулийн 14-ийн 1 заасны дагуу хүн болгон хууль шүүхийн өмнө адил тийш хэрэгтэй тийм. Тэгэхээр бүгдээрээ замын хөдөлгөөний дүрмийг мөрдөн. Бүгдээрээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль захирагдана. Тэрийг зөрчих юм бол хариуцлага өгүүлээ тийм. Хинч байсан. Шүүгч байсан, сайдч байсан, иргэнч байсан, хинч байсан. За тэгэхээр сая шүүгч яг хэрвээ ийм зүйл гаргасан тохиолдолд энэ өөрөө ёс зүйн асуудал үүснэ. Тэгэхээр саяын тохиолдолд хоёр юм гарч ирж байна. Нэгдүгээрт бол шүүгч хууль биелүүлэв. Энэ бол жирийн иргэн одоо согтууруулахундаа хэрэгжилж машин байрснаас хамаагүй одоо өндөр одоо ноцтой үр дагавартай. Яагаад гэвэл шүүгчийн гол ажил бол өөрөө хуулийг сахиулах. Хууль биелүүлсэн үгүй юу, хууль зөрчсөн үгүй гэдгийг шийддэг хүмүүс тийм. Тэгэхээр жирийн иргэн зөрчснөөс илүү яагаад ноцтой вэ гэж байгаа гэхээр яагаад ноцтой гэж гэхээр хүмүүс хууль биелүүлсэйсийг шийддэг хүмүүс нь өөрсдөө хууль биелүүлэхгүй бол тэр хүнд олон нийт идэхгүйгүй гэсэн асуудал гарч байна. Өөрөлд өөрөө хуулийг биелүүлдэг хүн олон нийтийн хууль биелүүлсэйсийг хянж идэвхлэх итгэлийг хүлээх үү гэж. Өөрөлд цогтуугаар машин барихыг хоригдсон хууль бол өөрөө маш чухал хууль байна. Ягаад тэгэхээр хүн цогтууруулахундаа хэрэгэлсэн үедээ самбаачлах чадвар алдчихдаг тийм. Хүмүүс ингээл ирдэл за би энийг барьчихна гам ойрхон ч гэдэг юм уу тийм. Ингээл янз бүрийн шалтгаан хэлдэг тийм. Гэтэл яг маш олон судалгаагаар бол ихэнх замын хөдөлгөөний осол бол цогтууруулахундаа хэрэгэлсэн хүмүүс одоо маш олон хувийг эзэлж идэг тийм. Тэгэхээр энэ бол өөрөө тэр хүн эрсдэл ороод зогсохгүй яг бусдын аймнаас эрүүл мэнд өмч хөрөнгөний хохирох тийм эрсдлийг ингээд санаатайгаар үүсгэж байгаа. Ягаад санаатай гэхээр тэр хүн санаа хянах боломжтой тохиолдол тийм. Тэгэхээр жирийн иргэн зөрчигд бол одоо ингээд торгуулж байна тийм. Эсвэл эрхээ асуулт. Шүүгчийн хувьд бол энэ яаж юм гэхээр тэрнээс гадна ерөөсөө тэр хувь шүүгчд гэдэг нь ерөөсөө тэр шүүх эрх мэдэл бүх шүүгчнэрт итгэлийг уургаж байгаа. Нэг асуудал тийм. Өөрөөр хэлбэл энэ ерөөсөө бүх шүүгчнэр чи ийм байна гэж яриад. Өөрөө хуулиа биелүүлдэг шүүгчнэр яаж бидний амь амьдралын юм шийдэх юм бэ? За саяын тохиолдол нэг юм асуудал. Хоёр дахь асуудал нь юу вэ? Тэр хүн өөрийгөө шүүгч гэж танилцуулсан тийм. Тэгэхээр энэ шүүгчийн ёс зүйн дүрм тийм заалт байдаг л да. Шүүгчийн албан тушаалын нэр хүндээ уруулан ашиглахыг хориглоно гэж. Тэгэхээр хэрвээ тэр хүн шүүгч гэж өөрөө зөрчил гаргачаад хууль ёсны шаардлага тавьж байгаа хүнд өөрийгөө шүүгч гэж танилцуулж байгаа бол яаж юм? Шүүгч гэдгээрээ давуу байдал олж авахыг оролцож ийн гэж ойлгодог. Тэгээд яг
нэг бол хариуцлага хүлээхгүй хөнгөө хариуцлага хүлээх ямар нэгэн давуу байдал өөртөө олж авах гэж оролж ийн гэж ойлгоод учраас тэр нь давхар зөрчил болчихж байгаа юм л да. Тэр шүүгч юу тий. Тэгэхээр одоо саяхан шиг ийм асуудал гаргалаа гэхэд тэр хүн бол нөгөө ердийн хуулиараа хүлээдэг хариуцлага хүлээхээс гадна давхар ёс зүй хариуцлага хүлээж байна. Тэгээ магадгүй Монгол улсын шүүхийн ёс зүй хорон дуудагч болно тийм. Энэ хүн ийм гаргачлаа гэж цагдаа мэдээлэл өгдөг ч юм уу тийм. Ийм нэг жишээ байна гэж. Яг ийм тохиолдолд одоо нөө шүүгч халдшгүй байдаг гэдэг чинь орон байр тэмрийг хэсэлтэн нэгслэг хийх хориглоно гэж шалгахыг хориглоно гэдэг. Энэ үйлчлэх үү? Үйлчлэхгүй. Ер нь бол нэг зүйл гэдэг юм да. Шүүгч нар хараа тус байх хэрэгтэй. Тэгээ хараа тус байх чинь өөрөө зорилго биш. Яах ч хараа тус байж байгаа. Хараа тус байх чинь өөрөө арга хэрэгсэл. Зорилго нь юу юм бэ гэхээр шүүгч тэр тухайн маргааныг хуулийн дагуу олон нийт тэр нь таалагдж гин үгүй юу? Эсвэл бүр аимшигтай хэрэг байна уу? Яг тэр нөгөө маргааны нэг талд нь дуртай байна уу, дургу байна уу? Баян байна уу, ядуу байна уу? Тэрнээс үл хамааран зөвхөн хуулийн дээр ямар үзэл санаа юу байна? Тэрүүгээр тэрийг шийдэх ёстой гэсэн үүргийг шүүгчдэд өгч байгаа. Тэр үүргээ биелүүлэх боломж олгож байгаа зүйл нь хараа тус байдал. Өөрөлд хөндлөнгөөс зүү бусаар тэр шүүгчийг ингэж тэр чиг гэж нөлөөж болохгүй. Дарамтлж болохгүй тийм. Тэгэхээр гол зүйл нь бол юу гэхээр тэр шүүгчийг тэр өөрийнхөө үүргээ биелүүлэх нөхцөлийг нь хангаж өгч байгаа. Тэр хараа тус байдал халтшгүй байдал гэж байгаа. Түүнээс энийг далимдуулаад тэр шүүгч яг уу энийхэн ард өөрийнхөө хууль бус зүйлийг ёс зүйн зөрчил гаргасан юм ба нуух тухай ерөөсөө байна. Тэгээ энийг бид нар ялгаж салгаж ойлгох асуудал байгаа юм л да. За тэгэхээр энэ шүүгчийн ёс зүйд бол маш өргөн сэдв. Тэгэхээр би та бүхэн зүгээр заримаас нь ярих гэж бодож байна. Тэгэхээр энэ зохисгүй байдал гэж нэг ойлголт. Зохисгүй байдал гэж. Энэ бол жоохон төвөгтэй ойлголт л доо. Тэгэхээр энэ бол одоо шүүгчийн ёс зүйн дүрм мэднэ шүү дээ. бол нэг талаас шүүгч зохисгүй байдал гаргаж болохгүй гэсэн зүйл. Нөгөө талаас тэгж харагдаж ойлгогдож болох. Тэгэхээр гаргаж болохгүй гэдэг маань юу гэхээр тэр хүн цогтойгоор машин бариа явж шүү дээ. Бодтойгоор одоо зохисгүй тийм буруу зүйл хийсэн, хууль зөрчсөн. Тэгээд яг ёс зүйн дүрм зөрчсөн тийм. Нөгөө талаас яг үгээр тэгж харагдаж болохгүй. Их сонир. Энэ бол яг бодтойгоор тийм зохисгүй байдал гаргаагүй ч гэсэн олон нийт тийм ойлголт төрүүлэхүүцээр бие авч явж болохгүй гэсэн тийм шаардлагатай. Энэ бол бас хувь хүн дээр бол хэцүүлт яг иргэн өөр дээр бодохоор тийм. Энд дээр би одоо зохисгүй гэж ойлгох байдал дээр жишээ авал нэг шүүгч энэ хийсвэр жишээ шүү. 7 хоногийн 3-аас 4 өдөр ажил тарсны дараа одоо 7 цагийн үед нэг баард ороод пив ч юм уу уугаад нилээ уугаад согтчоод тэгээ гараа явдаг. Хинтээж хэрэлдэггүй муудалцдаггүй яг маргалдаггүй хий зүгээр л мөрөөрөө уучаад тэгэл гараа явдаг. 7 хоног доод нь 3 өдөр. Энд асуудал байгаа юу? Зүгээр тийм нэлээд хүмүүс ордог л баа. Тэгэхээр хүмүүс бол харж байгаа өө энэ нөгөө шүүгч юм байна гэдэг. Шүүгч чи айх уудаг гадуугаар гэсэн тийм хэсгүй айхсдаг байна. Байлдаа ороод байгаа юм шиг яг энэ чинь. Тэгэхээр энэ бол юу гэж зүгээр олон нийтэд ямар ойлголт төрүүлж болох вэ гэхээр хэрвээ ийм хүн байх юм бол энэ хүн орой болсон ингээд согттлоо арх тийм хэрэгэлт юм байна. За тэгээд яг хүмүүс энэ бол бас архинаас хамааралтай болцсон байж магадгүй юм байна тий. За тэгээд архинаас хамааралтай болцсон хүн хэрэг маргааныг яг зөв шударгаар шийдвэрлэж чадах. Бүх юмд ухаалаг хандж чадах. За тэгээд арх бол яг согтуурууд хундаа ч бас нэлээд олон цаг болж үйлчлэл гардаг тий. Маргааш өглөө нэрээд ажиллаа хийгээд эрүүл саруул хийж чадах уу? Гэсэн ийм мэргэлзээг хүмүүс төрүүлж. Тэгэхээр бодтойгоор яг тэр хүн ямар нэгэн тийм зөрчил гаргаагүй ч гэсэн олон нийт харагдаж байгаа байдал нь өөрөө тийм байж. Тэгээд энэ
зохисгүй байдал гаргаж болохгүй, зохисгүй гэж ойлгогдож болохгүй гэж байгаа энэ шаардлага бол юу гэхээр шүүхтээр хэрэглэгдэн, шүүхийн танхим дотор тийм. Шүүхийн танхим дотор хараал хийх ч юм уу тийм. За эсвэл хүмүүс ингээд хоёр тал нэгнийгээ ингээд хил амаар доромжлол хүүсээр нь бусад юмар нь ингээд муухай хилээ доромжлоо арчих тэр зогсоохгүй байх ч юм уу тийм. Заган зандрах ч юм уу тийм. Иймэрхүү зүйл бол шүүхийн танхим гарч болох. За бүр шүүх рүү томилогдохоос өмнө ноцтой тийм зохисгүй байдал гаргаж ирсэн бол тэр нь бас эргээд хариуцлага тооцох гарч байна. Одоо жишээ нь шүүх томилогдохоос өмнө тэр хүн одоо татвараа олон жил мэдүүлээгүй байж болно. Эсвэл өмнө төрийн байгууллагад ажиллаж байсан их хэмжээний орлогоо одоо жилийнхаа цайлангаас 40 дахин их орлогыг 5 жил мэдүүлээгүй нэг юм байлаа гэж бодлоо л дээ. Тэгээ нөгөө хүн яг дараа нь шүүгч болсныхын дараа тэр нь ил болох юм бол дахиад тэр хүнийг шүүгч байх үгүй гэдэг тухай ярьж. Яг тэгэхээр тэр хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлэх ёстой гэсэн авилгын эсрэг хуулийн залт бол маш чухал хуулийн залт. Тэгэхээр энэ бол боддогоор тэр хүн авилга авсан эсэх тухай биш, авилгаас урьдчилсан сэргийлэх. Тэрийг илрүүлэхэд маш чухал. Яг тэр Монголыг хамгийн муухай болгож байгаа юм чи авилга шүү дээ, тийм. Төрд идэхгүй, шүүгүүд идэхгүй болгож байгаа. Тэгэхээр энэ итгэлийг сэргээх ийм зүйлийг байхгүй болох гол хуулийн заалтын удаан хугацаагаар биелүүлээгүй хүн хуулийг хэрэгжилж чадахгүй, үнчээр хэрэгжилж чадахгүй гэсэн эргэлзээ гаргаж байгаа. Тэгэхээр шүүгч бол хараад ус байдал. Энэ нь бол яг зохиосоор томилогдсон хүн бол яг тэр их мэдлээ өөрөө хэрэгжүүлж байгаа. Хинч хөндлөнгөөс орохгүй. Тэгэхээр тэр итгэлийг тээж явж байгаа байхгүй. Тэгэхээр ийм эмзэг асуудал байна. Тэгээ заримдаа бол шүүхээс гадуурх юм зохисгүй байдалж ороо явчихдаг л да. За тэгэхээр одоо энэ шүүгчийн одоо ёс зүйн хоёр чухал үүрэг байдаг. За энэ түүнтэй ингэж нэг нь болохоор маргааны нэг талдаа нөгөө талыг байлцуулахгүйгээр уулзах болохгүй гэсэн. За нөгөөх нь болохоор одоо ямар нэг ашиг сонирхлын зөрчил байх юм бол эсвэл тухайн хэргийн шударгаар шийдвэрлэхэд үндэслэл бүхий эргэлзээ байвал тэр маргааны шийдэж болохгүй гэсэн. Тэгэхээр энэ хоёрыг жоохон тайлбарлчих богино хугацаанд тийм. Тэгэхээр тэр маргааны нэг талдаа нөгөө талыг байлцуулахгүйгээр уулзах болохгүй гэсэн. Үлэн тийм. Тэгэхээр энэ юу юм бэ гэж. Энэ бол ингээ өнгөц харахад одоо ингээд яахлаар нэг талдаа нөгөө талыг байцуулахаар уулзч болдгоо ингээд жоохон гайхаж магадгүй л дээ. Жишээлбэл ингээд шүүгч нэг газар хоол идчихлээ. Тэгвэл чинь яг өөрийнх нь шийдэж байгаа хэргийг нэг талынх нь өмгөөлөгч тэр газар ороод ирлээ тий. За тэгээд шүүгчтэй мэдлээд энэ ч сууж болох уу гэж нэг ширээн дээр суучлаа. За тэгээд нөгөө хоёр ч баах юм яа. Тэгтээ зүгээр гадаа цас орж өнөөдөр анхны цас байна тий. Юу гэдэг тиймэрхүү зүйлүүд ярьлаа. Тэгээ нэг хэдэн минут 30 минут суучлаа. 20 минут ч юм тий. Тэгээд нөгөө хүн хоол идчихэл бас яваад гэлээ. Тэгэхээр энэ бол юу вэ? Ус зүй зөрчил мөн үү шүү. Өөртөө нэг хоёр талыг хамт байлцуулах гэж байгаа юм. Тэр биш шүү дээ. Биш үү? Хэргийн талаад юу гэсэн юм бэ? Тэр чинь хийж болохгүй шүү дээ тий. Тэгэхээр тэр бол ёс зүйн хувьд бол харсан юм шүүхгүй. Тэгэхээр энэ бол тэгэхээр энэ бол өмгөөлөгчд бас хориотой. Шүүгчд хориотой. Тэгэхээр яагаад энийг хоригддаг гэхээр зүгээр ингээд хэргийн тухай ярьсан ч яриа гэж олон нийт юу гэж ойлгохгүй тэр шүүгч тэр өмгөөлөгч хоёр хоорондоо тийм одоо дотн харилцаатай юм байна тий. Би биенийхээ нөлөөд орох магадaltaй юм байх тийм хардлагыг олон нийт автоматар төвлөж байгаа. Тийм биш байсан ч гэсэн. Тэгэхээр энийг бол одоо ардчилсан эрхцүүд төртөө улсууд бол бүгд нь хоригдж өгдөг. Ерөөсөө уулздаггүй. Шүүгч маргааны нэг талдаа ганцааш нь ерөөсөө уулзахгүй. Тэгэхээр энэ бол юу гэхээр нэг талаас олон нийт тэгж ойлгож штэ тий.
Энэ хоёр тийм харилцаатай. Нөгөө талаас ингэж уулзаад ирэх юм бол авилга ч юм уу тэр зөв бус нөлөөд авах эрсдэл ихсэж байгаа тийм. Энийг бол бид нөгөө 3 дугаар энийг хоригдж байгаа шалтгаан нь юу гэхээр хэрвээ энийг зөвшөөрөх юм бол яг үгээр тэр шүүх зүгээр за энэ маргааны талаарч ярихгүй за тэг юм ярьсан ч би энэ нөлөөнд орохгүй гэж бодоод уучлаа гэж бодъё л та. Өөртөө үнэхээр итгэлтэй хүн. Тэгсэн ч гэсэн тэр хүн тэрний нөлөөнд орчих магадaltaй байдаг. Одоо зүгээр ингээд нэг юм ярьж байснаа дундуур нөгөө тэр чинь тэгсэн штэ гэх нөгөө хэрэгийнхээ талаар ганц юм хэлэхэд л нөгөө хүний цаад 70 ухамсартууд нөлөөлсөн тэр. Эдгээр би тэрний нөлөөнд орохгүй. Ягаад тэгэхээр шууд эсрэг талынх нь няцаалтгүйгээр тэр мэдээлэл шүүгч толгоор орж штэ тийм. Тэр ийм эрсдэлтэй байдаг учраас шүүгчийг ерөөсөө уулзах болохгүй байна. Манай шүүгчийн хэрэгцээ байдлын тухай хууль дээр хоригдсон байгаа 27 дугаар. Шүүгч маргааны нэг талыг байцуулгүй нөгөө талдаа уулзах хориглолоо. Хэрвээ уулзсан нь одоо гэх юм бол ямар хариуцлага өгөхгүй шүүгч. За тэгэхээр энэ бол бас зөрчил болох магадaltaй. Зөрчлийн талаар би жишээнүүдээ ярьчаад дуусгаас өмнө та бүхэн ямар механизм байдгүй хаана энэ асуудлыг шийдэх үү ярив. Тэгэхээр иргэдэд бол энэ ойлгогддог. Монголд ялгаа. Ингээл нөгөө хүмүүс чинь би нөгөө шүүгчтэйгээ уулзчаад явмаар байна. Яагаад надтай уулздаггүй юм чинь? Гэт уулзахыг шаарддаг. Зарим хүмүүс болохоор яг нөгөө шүүх үүдэн суучаад гарахгүй би шүүгчтэй уулзахгүй бол явахгүй гэх тийм тохиолдол гарч ирсэн байна. Уулзахгүй бол явахгүй гэсэн үг. Тэгэхээр энэ бол юу гэхээр хэрвээ тэгээд нөгөө шүүгч уулзахгүй бол тэр шүүгч тийм янз бүрийн байдлаар яг дарамт шахалт яадаг тийм. Тэгэхээр энэ өөрөө шүүгчийн яг тэр өөрийнх нь хийж байгаа ажил тийм онцлог учраас онцлог байдлаар бие авч явахгүй бол автоматар шүүхийн нэр хүнд унаад идэг. Тэр хүн боддогоор зогсгүй байж гаргаагүй нөгөө за Монгол хүн юм байна ингээд настай хүн те уулзъя гэж ачаа уулзчих юм бол болохгүй. Ийм зүйлөө. За тэгээд энэ яагаад энэ хоригдолтой гэхээр шүүгч төвийг сахисан байх хэрэгтэй. Төвийг сахисан. Монгол улс төвийг сахисан улс байна гэж зарлчлаа шүү дээ. Энэ бол маш чухал тийм одоо гадаад бодлогын алхам. Монгол шиг ийм жижиг улсын хувьд бол маш өөр хэлбэл хоорондоо сөргөлцсөн хоёр талын айл нэгд орохгүй гэсэн үг шүү дээ. Орос Хятад хоёрын айл нэгд нь орохгүй, Америк Орос хоёр муудалцахаар Америкийн талд орохгүй, Оросын талд орохгүй тийм. Ер нь Швейцар шиг ч юм уу тийм төвөг сайсан байр сууриас ханднаг. Шүүгч бол юу гэхээр тийм байр суурьтай гэсэн. Хоёр тал маргаж ийлээ. Альнийх нь талд орохгүй. Аль нэг нь талцсан. Хоёр талд аль нь яг адилхан боломж олгож тэгш хандна. Тэгээд зүгээр тэгш хандаж харагдах хэрэгтэй нөгөө талаас тийм. Бас нөгөө гол зүйл нь юу яг толгойд өөрийнхөө толгой дотор тэр бодол хандлага бүх юм тийм төвийг сахиж чадах хэрэгтэй. Жишээлх юм бол ингээ хоёр тал үг хэлж яхад яг үг гэхээр хоёулынхийнх нь хэлж байгаа зүйлийг аль альнийг нь анхаарч сонсох хэрэгтэй тийм. Бодож эргцүүлэх хэрэгтэй. Өөрийнх нь бодлынх нь эсрэг юм хэлсэн ч гэсэн за энэ үнэн байж магадгүй энэ хүн юугаар энийг нотолж ийн гэл тийм. Тэгээд өөрийнх нь бодож исэн байр суурь буруу байна гэдгийг нөгөө нэг тал ингээ нотолж харуулсан тэрийг өөрчлөх хэрэгцээтэй байна. Тэгэхээр төвийг захих чи ийм үргүү утга. Харагдах байдлаараа хийх ёстой тийм. Тэгэхээр сая маргааны нэг талтай хоолны газар уулзч чинь гэдэг бол юу вэ? Төвийг сахисан биш харагдаж байна. Тэр тал засах байдалтай гэж. За энэ нэг юм байна. За одоо би дараагийн зарчмыг та бүхэн танилцуулчаад тэгээд асуулт байвал асуугаад хэдүүлээ ярилцъя гэж бодож байна. За дараагийнх нь зарчим бол юу гэхээр за би ахаа жишээ авч. Шүүгч хэрэг шийджээ. Хэрэг шийдчихсэн чинь маргааны нэг тал нь байгууллага компани байж болно эсвэл улс төрийн нам байж болно. Тэрний удирдах албан тушаалт нь тэр шүүгчийн нөхөр, хүүхэд эсвэл ах ихч байлаа гэж үү. Маргаан шийдчихсэн үү?
Жишээл одоо ингээд бус төрийн намууч янз бүрийн эд хөрөнгийн болон бусад янз бүрийн маргаан үүсгээд ингээд шүүгд ханддаг шүү дээ. Тэгвэл тэр нэг намынх нь гүйцэтгэх нарийн бичгийн одоо ерөнхий нарийн бичгийн дарга тэр шүүгчийн нөхөр байлаа гэж боддог тийм. Энэ тохиолдолд тэр шүүгч тэр маргааныг шийдэж болох уу? Яагаад? Яагаад ашиг сонирхлын зөрчил гэж ойлгох вэ? Зүгээр хамаагүй өөр хүмүүс өөрөлдөө тэр намын удирдах халбан тушаалтан учраас яг тэр маргаан бол намын чухал асуудал шийдэж байгаа бол тэр шүүгчийн нөхөрт бол ноцтой үр дагавар боломжтой тийм. Тэгээд өөрөлдөө тэр шүүгч яг өөрөө хүн учраас угаасаа ихнэр нөхөр хоёр эсвэл аав ээж үр хүүхэд бол тэр дотн харилцаад байгаа шүү дээ. Энэ бол бодиттой зүйл. Энийг огт хүн учраас энийг хүнээс салгаж болохгүй тийм. Тэгэхээр одоо улаан цай нөхрийнхөө эсрэг ингээд шийдээд одоо тэр нөхрийнх нь нам нь яа гэдэг бүртгүүлж чадахгүй, сонгуулж оруулж чадахгүй эсвэл том торгуулноо дүүлэх юм уу тийм шийдвэр гаргахад хэцүү тийм. Нэг талаас. Нөгөө талаас тийм зүйл гаргаагүй байсан ч гэсэн нөгөө шүүгч яг үнэхээр шударгаар шийдчихлээ. За тэгээд шударгаар харсан чинь яг харахгүй нөхрийнх нь намын тал харагдаад байлаа л дээ тийм. Тэгээд шийдсэн чинь олон нийт өө энэ нөхрийнхөө тал шийдчихээ хардаад байна тийм. Тэгэхээр иймэрхүү тохиолдолд шүүгч яг татгалзах байна тийм. Тэгээд яг тэр шүүгчийн нөхөр нь тэр намын ерөнхий нарийн бичгийн дарга мөн эсхийг мэдээлэл хэн олсон? Хэн мэдв? Эсрэг тал хайж болно. Өөр. За өөрөө татгалзах хэрэгтэй тийм мэдж байгаа бол. За өөр мэдж байгаа мөртлөө татгалзах бол яг нөгөө тал нь ч олоогүй өөр хэн олох вэ? Сэтгүүлч нэр олох тийм. Өөрөлдөө та бүхэн бол яг ерөөсөө ингэж ухаж төнхөөл энэ өндөр эрх мэдэл хэрэгжүүлж байгаа хүмүүс бол хувийн мэдээлэл одоо жирийн иргэний хувийн мэдээллийг нууцлахаас тэр хүмүүсийн хувийн мэдээллийг нууцлах илүү сул байх хэрэгтэй. Тэр хүмүүс шүүгчд бол өндөр эрх мэдэл хэрэгжүүлж дээ. Улс төрийн намын карьер тэр төрийн өндөр алба хачин гэдэг бол асар их эрх мэдэл очдог учраас одоо өндөр хариуцлага явж байгаа тийм. Тэрнтэй холбоотой сайн муу бүх мэдээллийг ингэж ухаж төгөж гаргаж явах юм бол тэр мэдээлэл ил бол тийм. Магадгүй эсрэг тал нь мэдээгүй байсан ч гэсэн нэг сэтгүүлч олоод тэрийг биччих юм бол яг энийг бичээ яг ийм зүйлийг зогсоох тийм механизм ажиллаад эхэлчих юм шүү дээ тийм. Энэ мэдээлэл гарч ирэхгүй бол тэгээд өнгө. Тэгээд дараа мэдээж байна. За өөр одоо нэг жишээ авч яг саяхтай адилхан шүүгч хэрэг шийдэж илээ. За тэгсэн чинь хэрэгийнх нь нэг тал нь өөрийнх нь хүш 10 жил нэг орцсон. Яг эсрэг талын хаалганд амьдарч ирсэн гэж байна. Тэгээд уулзахаараа мэдээ устай явдаг. Мэдлээд явдаг. 10 жил нэг орцсон амьдарсан тийм. Яг эсрэг талын хаалга. За тэгээ байдсан чинь яг нөгөө шүүгч би ороод ирлээ. Би өөрөө татгалцгүй яах вэ гэж бодсон. Эсрэг тал нь бас мэдээ. Өөр хоёр чинь нэг орцод амьдардаг хөрш юм ба шүү дээ. Шүүгч татгалцах ёстой юу гэсэн юм гэж байна. Татгалцах. За яагаад татгалцахгүй вэ? Яагаад тийм вэ? Хөршил байсан ямар нарийн хойны асуудал оролцдог. Таньдаг хүн болгоноос татгалцах. Нэг талыг байл, нөгөө талыг байл шүүгчид арайцчид атагдаад тэгсэн чинь уран шүүгч нэг нь яг миний хууч ажилласан газар захил ороод ирдэг байхгүй. Тэгээд за энэ ингээ миний хууч миний үстэнгээр ажиллаж байсан охин байна. Би нэгээс ингээ татгалцлаа гэж шүүгч өөрөө надад татгалзаад байгаа. Жаахгүй. Тэгэхээр яг саяны тохиолдсон бол яг санийхаа чи эсхийн ойролцоо гэдэг утгаараа байгаа шүүгч нь татгалзаа гэж бодсон. За энэ хэцүү аа. За өөр нэг жишээ авъя. Өнөө сууд манай сууд
чинь бараг ордог. Бүгд тийм туслах юм шүү. Тэр заяа ч төрчин бол байнга болдог байна. зүгээр аадсаад ойрцоо бас гэр бүлийн дотнолтой. Тэгэхээр ер нь хардаг шүү дээ ч байсан. За одоо өөр нэг жишээ. Шүн уулзалт яг Өөр нэг жишээ. За Өөр нэг жишээ. Нэг анги. Одоо хуулийн сургууль чинь хүмүүсийн хуульд бол нэг 130 орчим уу аюул. Одоо нэг үс сурж байгаа тийм. За тэгээ нэг анги байж лаа. Тэр тэгсэн чинь ингээд зарим нь шүүгч болоо, зарим нь мөнгө эзэж болоо, зарим нь багш болоо, зарим нь компанид ажиллаад. 10 жилийн дараа нэг нь шүүгч болсон. Тэгсэн чинь яг нь нэг хид өмгөөлж ангиас нь болсон тийм. Маргааны нэг тал болоод байгаа. За тэгсэн чинь нөгөө эсрэг тал нь өө эн чинь ерөөсөө нэг анги хоёр байж дээ. Татгалзъя шүүгчээ. Шүүгч татгалзах уу? шаардлагагүй. Нөгөө нь татгалзах хүсэл гарыг. Гарсан бол. За хүсэл гаргах юм бол татгалзаад байна. Хүсэл гаргахгүй бол татгалзахгүй. Хоёр өөр шүүгч чинь өөрөө ингээд Хоёулаа нэмэгдэлээ төвшнээ. өөрөө шүүгчлэр чинь тийм мөнгөөр өөрөө бүршиг ангийнхаа тэр шүүгч сонгож өөрөө одоо сонгоогүй учраас тэр чинь бол юу штэ. Байж болмоор байх юм. За тэгэхээр энэ Хоёулаа нөгөө хуулийн ёс зүгээ хонсорлаад хоёулаа тэрэн дээр одоо шүүгч аль чибэрийг гаргасан байсан тэрэн дээр одоо гомдох одоо чинь тийш дээ. Дандаа нөгөө кацаа хүчнийг энэ хазаа яна бахаст мөрөөсөрөө мөн яг хэлчихээ. Одоо чинь яг баян үргийн шүүхтэй яваад би хоёр сурын яг хамаарч өөрөө тэгээд тань талаа харангуйтай хүн алсан хүнийг алдаагүй өөр шилнийг 2-3 байтж унсаа гэж бичсэн. Тэгээд давхаас мэдсаахал явж ирэхгүй бол анхнаасаа шийдчихлээсэн шүү дээ. Тэгэхээр өөр шүүгч өөрөө таталцах хэрэгтэй юм. тэгэхээр энэ сая сүүлийн хоёр жишээ өмнөх жишээд нэг хоёр шүүгчийн нэг үүрэг байдаг хөө яг энэ дээр. Нэг нь болохоор төвийг сахих үүрэг тийм. Төвийг сахих. Маргааны айл нэг тал зассан байдаг тийм. Нөхрийнхөө маргаан шийдж болохгүй, эхнэрийнхээ маргаан шийдж болохгүй, өөрийнхөө хувийн өмчтэй холбоотой маргаан шийдж болохгүй тийм. Яг тэгэхээр нэг талаас тэр жам явсны тэр нэг тал засах тийм. Нөгөө талаас олон нийт тэгж ойлгохгүй учраас саяын юмнууд дээр татгах хэрэгтэй тийм. Өөрөөр хэлбэл тухайн маргааны яг шударга шийдвэрлэхэд үндэслэл бүхий хэрэгэлзээ. Зүгээр нэг хэрэгэлзээ шүү. Үндэслэл бүхий хэрэгэлзээ болов шүүгч татгалзах хэрэгтэй. Төвлөрсөн. Нөгөө нэг үүрэг нь яг энэ эсрэг талын үүрэг гэхээр шүүгч тухайн маргааны шударга шийдвэрлэхэд үндэслэл бүхий хэрэгэлзээ байхгүй байгаагаас бусад бүх тохиолдолд зохиогч журмын дагуу хуваарлаж ирсэн маргааныг заавал шийдвэрлэх хэрэгтэй шүү. Энэ хоёр юм байна. Нэг нь болохоор тэр маргааныг заавал шийдвэрлэх хэрэгтэй. Яагаад заавал шийдвэрлэх хэрэгтэй вэ гэхээр шүүхтэр бол маргааны ингээд одоо иргэн нэгч гэдэг юм уу програмаар тийм компьютероор эсвэл ингээд нэрсийн дараалал автоматар хуваарлаж байгаа. Энэ бол өөр шударгаас нэг маш чухал зүйл. Яагаад тэгэхээр яг хүн өөрийнхөө тэр маргааныг шударга шийдвэрлэх хүмүүс бол ер нь тэр маргааныг шударга шийдвэрлэх тогтолцооны нэг шаардлага бол хүн дуртай хүнээрээ шийдвэрлэх асуудал юм байна. Энэ надад таалагдахгүй асуудал ерөөсөө байхгүй. Хүндлэнгийн хүнээр шийдвэрлэх. Тэгэхээр тэр хүндлэнгийн хүн зохиогч журмын дагуу хуваарлагдсан юм байна. Тэгээ хэрэг ирэнгууд тэр хэрэг нь хэцүү олон нийт ингээд анхаарал хандсан те сая ганц хүн хэрэг шиг гэдэг юм. За эсвэл тэр шүүгдэгч нь амар муухай хэрэг үйлдэлцэндээ бүр ингээд бодхоос ч айхтар хэрэг үйлдэлцэн гэж буруудах гэж болно те. За эсвэл ямар муухай хүний мөсгүй юм гэж бодхоос ч юм уу. Тэгэхээр иймэрхүү шалтгаанаар шүүгч ерөөсө татгалзаж болохгүй. Энэ хэрэг нь хэцүү юм байна те 40 хавцад хэрэг юм байна гэж татгалзаж болох. Хил амтан байна. Энэ хоёр тал хил амтан байна гэж татгалзаж. Тэгэхээр заавал шийдвэр үүрэг. Саяны хоёр тохиолдлын одоо тохиолдлыг шийдэх юм нэгээр тэр шүүгч тэр хөрш хоёрын эсвэл ангийн хүүхд тэр шүүгч хоёрын харилцааг харах хэрэгтэй. Найз бол одоо чинь тэр хөрштэйгээ зүгээр мэдлээд өнгөрдөг бол яг уу талуудаа хилээд би иймэрхүү харилцаатай тийм дотн биш гээд тэгэл тэрийг шийдэх хэрэгтэй. Хэрвээ хагас тэмцээнд орж гардаг загсанд явдаг тийм шинэ жил мэлээр ордог тиймэрхүү байх юм бол яг тиймэрхүү байх энэ байна одоо тийм заавал шийдвэрлэх үүрэг. Тэгэхээр тийм дотн харилцаатай бол татгалзах. За анги ч ихсэн адилхан. Анги бол юу?
Тэр 150 хүнтэй чи бүгднтэй найз биш шүү дээ, тийм. А тэр дотроос нэг 5 10 л. За ялангуяа төгсөөд 10 жил болсон тохиол бүр ганц хоёртойгоо дотн тэр найзтайгаа харилцдаг. Бус. Бараг бусдаа 10 жил уулзаагүй л явж байгаа, тийм. Энэ тохиол хэрвээ зүгээр л нэг ердийн мэддэг ангийн хүүхд гэдэг эдийн мэдхээс цаашгүй бол яг татгалцаагүй. А дотн найз бол татгалцаа. Яагаад найз бол татгалзаж юм гэхээр ахыхаа маргааныг би шийдэж болохгүй юм байна. Ахыхаа маргааныг шийдэхэд надад хэцүү. Ахыхаа эсрэг шийдвэр гаргахад хэцүү. За тэгсэн ч гэсэн хамаагүй би одоо шүүгчгүй хуулиа бариад одоо ахыгаа тэгвэл тэгэлгээ тэгээ шийдэх юм бол тэгсэн ч гэсэн олонний харах юм байна. А нөгөө талаас зөв шударгаа шийдэж гин гэсэн ч гэсэн тэр хүн ахыхаа цаагаараа тал засах магадaltaй тийм. Тэгэхээр харилцааг нь харж байна. Ийм тэгэхээр яг шүүгчин одоо асуудал гэхээр ийм ингээд нарийн эдрээтэй одоо юмуудын дунд ингээд явж байгаа. Тэгээд жоохон буруу шийдвэр гаргаад яг юм бол тэр шүүгчийн нэр хүнд унцдаг. Одоо би шүүхээс гадуурх нэг жишээ авъя. Шүүхээс гадуурх өөр нэг шүүхийн дахимаас гадуурхтай хэрэгтэй холбоогүй. Тэгэхээр шүүгчид ерөөсөө хийж одоо үнцэн ажлаас нь гадуур хийж болох нэг 2-3 хууль ажил байдаг. Нэг нь судалгааны ажил хийж болно. Нөгөөх нь багшилж болно. Яг 3 дугаар бас тэр мэрэгжлийн холбоотой шүүгчдийн холбоо за тэр хуульчдын холбоонд хуулиар зөвшөөрсөн ажлуудыг хийх гэдэг. Иймэрхүү л ажил хийж байгаа. Зөвлөгөө юу? Зөвлөгөө өгч болохгүй. Яг өөрийнхөө гэр бүлийн гишүүндээ бол зөвлөгөө өгч болно. Одоо чинь хүүхэд нь асуудал тулгарчлаа гэртээ зөвлөгөө өгч болно. Тэгвэл шүүхтээр төлөөлөө явж болохгүй тийм. Энэс бусад бүх тохиолдолд хүнд хууль зүйн зөвлөгөө өгч болно. Яг нөгөө яагаад сая гэр бүлийн гишүүндээ өгөхөөр зөвшөөрж байгаа гэхээр тэр жамын осны тэр гэр бүлийн дотны харилцааг хамгаалдаг шүү дээ тийм. Хүүхэд нь бүр амар асуудалд орчод байгаа чинь аав нь шүүгчөөж ганц хоёр хинж өгөхийг хоригдох юм бол бас тэрхийг хүндэг бус болчих тийм. Тэгэхээр саяын зөвшөөрсөн ажлуудаас бусад юм гэхээр одоо багшлага ажил ч гэсэн бас өөр хязгаартай. Багшлагаас яг хүмүүсийн хууль зүйн сургууль тэр хүн 100% багш гэж болох уу? Болохгүй. Яг тэр 100% багш гэдэг бол юу вэ гэхээр юу? Асар ачаалттай. Жишээд одоо би бол 100% багш тийм. Тэгэхээр яг үнэхээр ингээд сайн хичээлээ заая гэдэг юм бол би бэлдэн тийм. Зөндөө бол ном уншин, судална. За тэгээд яг даалгавар оюутнууд бол маш их даалгавар өгнө. Өгсөн даалгавар бол маш их алхам тийм. Тэгээд яг диплом бичиж байгаа судалгаа хийж байгаа оюутнуудаа өдөр чиглүүлнэ. Тэгэхээр асар их ачаалттай. Хэрвээ шүүгч ингээд 100% багшаар ажиллаад ирэх юм бол яг нөө шүүгчийн ажилд салгардах байдаг үүсэх эрсдэлтэй тийм. Шүүгч өөрөө хүний амьдрал шийдэж байгаа учраас гол ажлын шүүгчийн ажил биш багшийн ажилд очих юм бол болохгүй байна шүү дээ тийм. Тэгээд яг олон нийт ч гэсэн энэ хүний хувьд бол чухал ажил нь багшийн ажил тийм. Шүүгчийн ажил биш юм байна гэсэн ийм одоо энэ наадмын үргэж хурцлах тийм. Хуульч гэсэн энэ ерөнхий зарчим л да. Өмгөөлөгчд бас хамаатай юм зарчим. Прокурорт бас хамаатай. Тэгээ шүүгчд бас хамаатай. Энэ юу гэхээр хувийн амьдрал болон албан үүргээс бусад үйл ажиллагаанд хуульчийн албан үүрэгтэй зөрчилдөх эрсдлийг бий болгохоос зайлсхийм гэж тийм. Тэгэхээр ийм олон үүргүүд ба би та бүхэнд бол ингээд зах зугаас нь танилцууллаа шүү дээ. Ганц хоёр жишээ аваад. Тэгээ шүүгчд бол ингэж яг бодтойгоор зогсохгүй юм буруу юм гарахгүй байх хэвээр нөгөө талаас тийч харагдахгүй байх хэвээр бие авч явахгүй бол яг уу ноцтой юм үгээр зөвхөн тэр шүүх зөрчил гаргалаа гэдэг асуудал яригдахаас гадна нийт шүүгчдийн нэр хүнд унцдаг. Нэг шүүгч нэг зөрчил гаргалаа шүү дээ. Тэгвэл одоо нэг талтаа уулзсан. Эсвэл яа саяын хийсэн жишээнүүд яаж нэг гарлаа гэж байна. Тэгэх юм бол яг үгээр энэ жирийн иргэд бол байнга шүүгээр яваад байхгүй тийм. Үнэн үсээгүй ахт нь хөвчт нэг асуудал гараад шүүхэд ханддаг тийм. Яг амьдралдаа нэг ганц удаа шүүхөр маргаан шийдвэрлэхээ очиж нөгөө шүүгч чинь саяхан шиг тийм юмнууд гаргаад ирэх юм бол яг нөгөө ерөөсөө шүүгчнэр ийм юм байна гэж ойлгоод одоо ийм зохисгүй хүмүүс байдсан байна гэж ойлгоод тэгэл тэрийгээ бусад хүмүүстэй яриад тэг шүүхийн нэр хүнд шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө ийм төвөгтэй асуудал. Яг одоо
Тэгээд шүүгч бол хараад ус байх хэрэгтэй, халтшгүй дархан байдлыг хамгаалах хэрэгтэй тийм. А гэхдээ буруу юм энэ бол буруу юм хийсэн хүнийг хаацаалах гоё юм биш. А тэгээд сэтгүүлч нарын одоо хамгийн чухал үүрэг юу гэхээр яг энэ талаар бүх мэдээллүүд ил болж байгаа юм тийм. Тэгжээж ингэж шүүхийн нэр хүнд үүсдэг хамгаалагддаг. Ийм одоо онцлог зүйл байгаа. Тэгээд одоо ингээд янз бүрийн судалгаагаар шүүхийн нэр хүнд дундсан байна гэсэн юм гараад байна шүү дээ. Олонний шүүхийг энэ шүүх гэх ингээд нийт хуулийн байгууллагын нэр хүнд дундчлаа гэсэн нэг юм яриад байдаг тийм. А тэгэхээр энэ бол яг бодитойгоор ингээд харахаар би бас судалдаг хүний хувьд ингээд харахаар Монголын бүх шүүгчнэр тийм юм үгүй. Хин шүүгчнэр бол юу судалгаар асуудлыг шийддэг. Энэ чинь нэг шүүгч, анхан шатны шүүгч шийдээд, давзаалт шатны шүүгч шийдээд, хяналтын шатны шүүгч шийдэж байгаа байхгүй юу? Тэгвэл яагаад шүүхийн нэр хүнд унаад байгаа гэхээр нөгөө энэ ч бүр зүгээр тэгж харагдаж болохгүй зүйл байна шүү дээ тийм өндөр стандарт байдаг учраас тэгэхээр энийг бол одоо шүүгчнэр энийг өөрсдөө таньж мэдээ суралцаар мөрдөх нөгөө талаас олон нийт бас энэ шүүгчдийн ажлыг ойлгох чухал байгаа юм л та. Нэг асуулт байна. Энэ тэн түрүү асуулт. Надад нэг хоёр асуулт байна. Тэгээд юу саний жишээнүүдийг харж байхад ганц үгийн сая усан ганц үгийн шүүгүүр дээр гоё амийг татруулж асан юм санагдаад. Эхний асуулт нь болохоор нэг ангийн нэг нь өмгөөлөгч шүүгчдээ ороод ирэх яг гэдэг жишээндээ бодогдчихсэн. Ганц үгийн өмгөөлөгч баасанд орж урал шүүх даргалагч шүүхээс идрээс татгалцсан. Тэгсэн чинь би юу яах нүгэ харсан чинь зөвлөлтөнгээ гараад ирсэн шүү дээ. Тэнгүүд хоёр талд нэгээ сууж байгаа туслах шүүгч байгаа шүү дээ. Тэгээд гурал гараа авчиж байгаа орж ирээд эдрийг бас цааш нь үргэлжлүүлээ шүүгч хэвээр байх тухай нэг тогтоол уншиж байгаа юм. Бодвол тэр хоёр талын шүүгчийн тусдаа хоорондоо эдрийнхээ тухайд ярьсан байх бодвол. Тэгээ энэ дээр яг яагаад тэр татгалцсан үндсэн гэвэл тэр эдэр шүүгч чинь хар тамхины хэрэг холбогдсон. Тэр шүүгч байгаа гэсэн тамирын дүүн ахгүй. Дүүн гэдэг тэгээд татгалцсан шүү дээ. Тэгэхээр айгүй хурдан зөвлөлтөд ороод ирсэн байхгүй юу? Тэр чинь шууд амжуулсан шүү дээ. Тэгээд тэр чинь баг бэлдсэн байсан ийм асуулт нэг бэлдсэн байсан үү? Энэ тохиолдолд харин нэр зөв шийдвэр гаргасан болов. Үнэхээр яг тэрийг татгалцсан бэ гэхээр хар тамхины тэр дүү ахтай холбогдсон хэрэгээр авихтай тэмцэх газар барьцаалаад ганц үхийг ялдахгүй бол дүүчээс болохгүй гэсэн юм хэллэлээр хардаж бичсэн л дээ. Энэ тал дээр юу гэх вэ? Хоёр дахь асуулт нь яг тэр нэг ганц үгийн нөгөө хамаахгүй цадан гэдэг нөгөө дүүн гэж бичигдээд байгаа. Энэ чинь бас нөгөө зөвхөн тэр нөгөө зөвчл байж болохгүй. Аль нь хамаахгүй вэ? Одоо тэр даргалагч шүүгч гэдэг байгаа эдрийн төрсэн анхан тээврийн прокурор асан хар тамхины хэрэг яллагчаар татагдан цавтай ойлгоход хоригдож байгаа. Тэрийг ойлгохтой тэмцэх газар. Тэрийг асуусан юм тийм. Миний хувьд бол нэг юм тэрийг бас харсан л да. Хэвлэл та бүхний бичсэн юмнуудыг харсан. Тэгээд зүгээр яг энэ чиглэлийн хичээл задаг хүний хувьд бол бас нэг юу хариу байна. Гэхдээ одоо бол би бас яг тийм юм гэж хэлж байна. Яг тэр би энэ шүүхийн ёс зүйн хороо гэж үүдэг юм маргаан шийдвэрлэдэг. Тэр хорооны гишүүн байна. Яг нэг явж байгаа маргаантай холбоотой шүүгчийн эсрэг гомдол манад ирэх магадaltaй байхгүй юу? Хиний ч гэсэн эсрэгтэй. Тэгээ би өөрчлөөд одоо энэ дээр яг ямар нэг юм хэмжээ бичгдэл юм дээр байр суурь би хийж болох. Би одоо нэг талаар хийчихлээ шүү дээ, тийм бол би өөрчлөөд өөрийнхөө шийдвэрээ гаргацсан юм шиг харагдах байхгүй юу? Тэгэхээр сая ямар санаа учраас та гэдэг ингээд сэтгүүлчнэр мундаг хүмүүс учраас ингээд асуугаад үг хэлүүлэх гэдэг шүү дээ, сая нэг маргаан дээр тийм. Тэгээ цэцээр ирж болох маргаан учраас цэцгийн гишүүн тэр дээр хариу өгч шүү дээ. Яг тэрнтэй адилхан. Тэгэхээр хэрвээ одоо би нэг хариу хэлчихье л да тийм. Одоо жишээ тэр идрийн зөв ч гэдэг юм уу эсвэл тэр баасанд орж юм буруу зөв гэдэг. Нэг юм хэлжлээ гэхээр дараа маргаанаас чинь та бүхнээс нэг мэдээлэл авцсан. Тэгээ маргаан үстэй явжсэн чинь яг энэ мөнгө сайхан гишүүн чинь энэ дээр урьдчилан байр суурийг хэлцээ байж энэ хүнээс чинь татгалцъя. Тэр тохиолдолд би татгалцах хэрэгтэй. Би урьдчилан байр суурийг хэлцэн бол тийм. Тэгвэл шүүхийн ёс зүйн нэг гишүүний хувьд яг шүүгчтэй адилхан юу гэхээр татгалзах тийм нэг хүслийг өөрөө бий болохгүйгээр байх хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг талаас бол энэ чинь өөрөө та бүхэн бол одоо ингээд ойлгодог болж байна тийм.
Тэгэхээр яагаад шүүгчнэр ч юм уу цэцгийн гишүүн, ёс зүйн орооны гишүүн зарим юм дээр юм хийхгүй байх хэрэгтэй юм шүү дээ. Магадгүй энэ маргаан шийдэгдээ дуусаад бүр өнгөцсөний дараа бол эсвэл би энэ ажлаа өгсөний дараа юм ярьж болохоор. Тэгэхээр энэ дээр одоо нөгөө шүүгчээс нэг ийм хариу. Шүүгчээс татгалзчихлаа шүү дээ нөгөөлөгч. Гараад хурал тахад тэр эдэр шүүгч өөрөө тэр дотороо байх ёсгүй гэдэг. За энэ дээр одоо юу ч хийж чадахгүй. Тэгэхээр энийг бол та бүхэн өөр хөлжлөөс одоо туршлагатай хүмүүсээс асуугаад ярьж байна. Эндээс үнэхээр асуугаад. Хой шүүгчээс татгалзах одоо шүүг бүрдгүй хэлцдэг хүмүүсүүд эдгээр нь өөрөө байж шийддэг хүмүүсүүд хийх шүүгч шийддэг юм уу гэж асуугаад байна. За тэр шүүг яг бол хууль дээр байгаа. За би юм ярихад цаашаа ярьчих гад байхгүй. Тэгэхээр дараагаас тэгэнгүүт одоо нөгөө хэвлэлээр ингээ хадаад бичээд байна шүү дээ. Тэр нөгөө та хар тамхитай яасан хэвцэгний юм уу гэх. Яг тийм тохиолдолд сайн дураараа эдэр шүүгч хэрэгээсээ татгалзах үндэслэл байсан уу яг энэ юм дээр хийх бол. Харин би хийх болохгүй. Тэгэхээр би таагаад нөгөө ерөнхий юм ярьж байгаа гэсэн шүү дээ. Татгалзлын асуудлыг шийдэхэд хоёр зарчим байдаг. Нэг нь шүүгч бол заавал тэр маргааны хуваарлаж ирсэн маргааны шийдвэрлэх ёстой. Гэхдээ одоо энэ ийм юмнууд байж байгаа юм байна. Өөрөлдөө тэр шүүгч тухайн маргааны бодиттой шударгаар төвийг сахиж шийдвэрлэхэд үндэслэл бүхий эргэлзээ байвал татгалзнаа гэсэн зэрэг. За тэгээд энийг зөрчсөн тодорхой юмнуудыг хориглоод хамаатан сэтгэл шийдэж болохгүй, өөр өмгөөлөгчөөр ажиллаж байсан бол шийдэж болохгүй юм. Гэхдээ амьдрал баян учраас бүх юм дүрмэд жигсаагаагүй ийм ерөнхий зарчим байхгүй. Тэгэхээр энийг шийдэх хүн яах вэ? Яг ийм тэр маргааныг шударгаар шийдвэрлэх зүгээр нэг эргэлзээ биш, хардлага биш юу? Үндэслэл бүхий эргэлзээ. Тэгэхээр би нөгөө өөр жишээн дээр авсан шүү дээ нөгөө ангийн хүүхэд хөрштэй. Тэрийг бид нэг ялгаж салгаж болж байна одоо. Энэ ийм харилцааны үе, энэ яаж бодлож байгаа. Тэгэхээр ямар ч татгалзлын асуудлыг шийдэхдээ бол яг энэ зарчмаа бариад шийдвэр хэрэгтэй. Тэгэхээр та бүхэн бас энэ хичээлээр дасгал болгоод яг хаян тэр татгалзал зөв буруу юу гэдгийг өөрсдөө бас нэг бодоод үзэх болох юм. Тэгэхээр зүгээр шүүгчээс татгалзах баасан доржийн үндэслэл одоо шүүгчээс татгалзах баасан доржийн тэр шалтгаан нь үндэслэлтэй. Харин би тэгэхээр ингэж асууж байна. Болохгүй. Шүүгч тэндээ татгалзах ёстой юу гэж асууж байна. Баасан доржийн гаргасан шалтгаан үндэслэлтэй юу гэж асууж байна. Харин би өнгөтэй үндэслэхгүй хэлчих бол болохгүй. За өөр асуултаа. Нөгөө шүүг асуусан шүү дээ. Одоо хоёр талыг байцуулахгүйгээр шүүгч нэг талтаа уулзсан байлээ шүү дээ. Ямар нэг байлаа уулзсан юм гэлээ. Тэгэх юм бол шүүгчд ямар одоо нөгөө хариуцлага хийх. За тэгэхээр энэ бол одоо Монгол улсад Монгол улсын шүүгчийн ёс зүйн дүрм гэж дүрм байдаг. Энэ бол Монголын хуульчдын холбооны шүүгчдийн хорооноос баталсан ийм дүрм байгаа. Ийм одоо ногооноор вебсайтн дээр бас байж байгаа. Та харж болно. Энэ дээр одоо ерөнхийдөө шүүгчийн ёс зүйн дээр сая онцлог бүх зарчмууд бүх нэлээд зарчмууд орцсон. За энэний хажуугаар бас Монголын хуульчдын холбооны анх тугны хурлаас баталсан хуульчийн мэргэжлийн дүрм гэж байна. За тэр дүрмийн одоо 4-р анги дээр юу вэ гэхээр бас шүүгчийн ёс зүйн асуудал. Өөрөлдөө энд юу зохицуулсан гэхээр юу хийж болох юм болохгүй ямар зарчим барих юм те албан үүргээ чухалчлах ашиг сонирхлын зөрчилтэй нууц хадгалах зэрэг нөгөө сая ингээд жишээ авч ярьсан юмнууд ингээд шорцсон те. Энийг материалын хэмжээ гэдэг л дээ. Яг тэр харилцааны агуулгыг зохицуулсан те. Энийг хэмээ зөрчүүл яах вэ? Одоо сая авсан хийсвэр жишээнүүд чинь ийм зөрчил гарвал хаана хандах вэ? Тэгэхээр тэр бол юу? Монгол улсын шүүгчийн ёс зүйн хорон гэж байна. Тэр хороонд бол яг үгээр хинч хандаж болно. Иргэн хандаж болно, маргааны тал хандаж болно тийм. Эсрэг тал хандаж болно. Яг саяын жишээн дээр гарсан шиг тийм юмнууд гарах юм бол яг үгээр Монгол улсын шүүгчийн одоо шүүхийн ёс зүйн хороонд бол яг онц бичнэ. Ийм гэсэн энэ дүрмийн энэ заалтыг ингэж зөрчсөн. Энэ гомдлыг гаргасан иргэн тэр одоо холбоо барих хайг утсан инэ гэдэг. За тэгэхээр тэр гомдлыг хүлээж аваад яг үгээр энэ шүүхийн ёс зүйн хорооны дүрм гэж байдаг ерөнхийлөгчөд батсан. Тэр дүрмийн дагуу
9 гишүүнтэй байх хэвээр одоо тэгтээ зарим хүмүүс нь гарсан учраас 6 гишүүн байгаа. Тэр 6 гишүүд нэрсийн дараалалаар ингээ хуваарлагдчихдаг. Тэр ирсэн гомдол. За тэгээ хуваарлагдаад ирэнгууд одоо чи над дээр гомдол ирчих юм бол би тэр гомдлын агуулгыг хараад юу тодруулах ёстой гэдгийг нь хараад нэмж халах ёстой байвал шалгав те. Тэгэл хоолны газар хоол дэвшсэн гэвэл тэрийг нь харсан хүн байна уу те. Тэрийг нотлох ямар боломж байна те. Камерын бичлэг байна уу юу байна гэх. За тэгээд би тэр ёс зүйн хорооны гишүүн яах вэ гэхээр өөрөө очиод шалгаж болно. Эсвэл хян шалгагч гэдэг тийм тусдаа шалгадаг хүмүүс очив. Тэр хүмүүс даалгавар бичиж өгөөд нөгөө хүмүүс очиод шалгаад нотгоор цуглуулад тэр хорооны гишүүнд авчиж өгөх. За тэгээд ерөнхийдөө ингээд эхний шалгалт болчлоо гэж үзэх юм бол ёс зүйн хорооны гишүүн тэрийгээ маргаан үүсгэх асуудлыг хилцдэг тийм 3 гишүүний хуралдаанд ордог байхгүй. Өөр одоо хорооны 2 гишүүн ороод гуруулаа тэр асуудал нь ёс зүйн байх магадaltaй юу үгүй гэдгийг хэлэлцээ. Магадлалгүй бол үүсэх маргаан үүсгээс сахин хэрэг үүсгээс татгалзаа. Магадaltaй бол сахин хэрэг үүсгэжтэй тийм. Ямар тохиолдолд ихэвчлэн сахин хэрэг үүсгээс татгалздаг вэ гэхээр тэр асуудал маргааны агуулгатай холбоотой юм шийддэг ёс зүйн. Өөрөлдөө тэр хуулийг буруу хэрэгжүүлсэн байна тийм. Буруу тайлбарлсан байна гэсэн асуудал яадаг вэ? Энэ шүүгчийн өөрөөх нь одоо мэргэжлийн алдаа бол ёс зүйн зөрчил ихэнхдээ болдгоо. Энэ алдаа гарсан бол энийг засах юм давзаад хяналттай шатаж өгөхөөр шийдэгдэг. Хэрвээ мэргэжлийн алдааг ёс зүйн зөрчил тооцоод хариуцлага хүлээгээд байвал нөгөө шүүгч хараад бус байж чадахгүй болчихно тийм. Энийг ингэж шийдвэл алдаа гаргачвал би ингээд хариуцлага хүлээнэ гэж айгаад байдаг тийм айцтай болчих шүү дээ. Тийм учраас ёс зүйн хороод маргааны агуулгын юм шийддэг. Зөвхөн ёс зүйн юм байна уу гэсэн юм шиг. Тэгээд тэр ёс зүйн хорооны 3 гишүүн маргаан үүсгэх юм бол дараа нийт гишүүдийн хуралдаанд ордог. Нийт гишүүдийн хуралдаанд ороод тэгээд нийт гишүүдийн хуралдаан бол энэ тэр хэргийг хэрэгсэхгүй болгож болно. Дахин шалгуулж болно. За эсвэл зөрчил гарсан тогтоогдвол сахилгын шийтгэл орно. Шийтгэл нь бол сануулгах шийтгэл байдаг. Цалингийн тодорхой хугацаатаар бууруулах шийтгэл байдаг. 3 дугаар хамгийн хүнд ногцруулах шийтгэл. Тэгээд эндээс яг тэр зөрчлийн хэр ноцтой вэ гэдэг тааруулаад яг тохирсон шийтгэлийг оногдуулах хэрэгтэй. Тэгээд шүүгч эсвэл маргааны тэр гомдол гаргасан хүн яах вэ гэхээр энэ ёс зүйн хорооны нийт шүүдийн хуралдааны шийдвэр буруу гарчлаа гэх юм бол захианы хэргийн давзаалах шатны шүүгүүд гомдол гаргах хэрэгтэй. Тэгээд тэр давзаалах шатны шүүхийн шийдвэр буруу гарчлаа гэх юм бол усын дээд шүүгүүд гомдол гаргах хэрэгтэй. Тэгээд усын дээд шүүхийн шийдвэр эцэг шийдвэр. Хэрвээ одоо шүүгчийг огцруулах хэмжээний ноцтой зөрчил гарсан гэж үзээд ингээд огцруулах шийдвэрт оногдуулах юм бол саяын бүх шатаар яваад огцруулах шийдвэрт оногдуулсан гэсэн шийдвэр шүүхийн ерөнхий зөвлөлд рүү ирээд шүүхийн ерөнхий зөвлөлд Монгол улсын ерөнхийлөгчд өгөөд ерөнхийлөгч тэр шүүгчийг огцруулна. Ийм үү. Тэр иймэрхүү процессыг ийм маргаан шийдвэрлэгдэх. Тэгээд шүүхийн ёс зүйн хорооны одоо ихэнх шийдвэрүүд бүгдээрээ вебсайтн дээр байж байгаа. Тэгээд та бүхэн яг бодиттой ямар кейсүүд шийдэгдэж байсан гэдгийг шүүхийн ерөнхий зөвлөлийн вебсайт руу ороод шүүхийн ёс зүйн хороо гэсэн эцэс байгаа. Тийшээ орох юм бол магадлал тогтоол гэдэг байгаа. Бас шүүхийн шийдвэрүүд гэдэг. Тэр дотроос яг бодиттой ямар кейсүүд гарч ирсэн бэ гэдэг тухай ярьж байна. Өнөөдөр миний авсан жишээ бол бүгдээрээ хийсэн жишээ. За өөр асуух юм байна. Хаг дуусчихгүй тийм. За тэгээд одоо цагаат асуулаад энэ сургалтын миний бас энэ товчхон лекцэнд ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээ миний хувьд энэ ёс зүйгээс гадна хүний их судалж байхгүй. Тэгээд миний хамгийн одоо сонирхдаг нэг зүйл бол үзэл бодлоо илэрхийлэх гэж байна. Тэгэхээр энэний тухай бол одоо энэ бол гайхалтай зүйл. Тэгэхээр энэний одоо хамгийн чухал хэсэг нь бол хэмжлэл гэж байна. Тэгэхээр энэ бол одоо ардсан нийгмийн тулгын нэг чулуу. Үгүй хүчнэ хэвний ирэх чөлөөтэй байх чөлөө нь баталгаажаагүй. Тэгээд ингээ хардаад юм бичгээд тэр нь ингээ бүтгэдэг болоо гинт хэрэг болоо явчихдаг. Иймэрхүү юмнууд бол өөрөө бас тулгамдсан зүйл байгаа. Тэгэхээр ямар ч байсан Монголын сэтгүүл зүй бол бас үүргэн бүртээ сайн ажиллаж байгаа гэж би бас итгэдэг. Тэгэхээр та бүхний цаашдаа ажил амжилт хүсье. Хичээл туслаа.